Өдрөөс өдөрт оройтон буй эдийн засгийн хямралыг даван туулахын тулд Гавьяат эдийн засагч Осор Гарав өөрийн хөрөнгнөөс 10 сая төгрөг үн бүхий эд зүйлсийг хандивлаж нийт монголчуудад хандан энэхүү хандивын аянд нэгтгийг уриалж байсан. Тэгвэл энэхүү хандивын аяныг дэмжиж улсын хурлын гишүүн Дэлгэр сайхан 100 сая төгрөг, оюун дээр 20 сая төгрөг, улсын хурлын гишүүн Батзандан өөрийн 3 сарын цалинг, улсын хурлын гишүүн Бат Эрдэнэ өөрийн хөрөнгнөөс тодорхой хэмжээний мөнгийг хандивлах нь гэдгээ мэдэгдэж байсан. Гишүүнийхээ одоо хувьас одоо 100 сая төгрөгийн одоо юм хандив өргөж байгаа маа. Гэр бүл дотроо бас ярилцах зайлшгүй шаардлагатай болж байна. Ерөнхий сайд Эрдэнэ нутагч хандив бол иргэдийн сайн дурын аян. Засгийн газар ийм аяныг эхлүүл гэж хэлээгүйтэй адил иргэдийнхээ сайн дурын санаачлагыг зогсоо гэж үүрэгдэх боломжгүй гэж хэлсэн ч сангийн сайдад хандивын дансны эхийг үүрэг болгосон юм а. Үүнийг үндэслээд бол сангийн яамнаас бол иргэдийн хандивын дансыг өнгөрсөн 7 хоногийн 5 дахь өдөр бол нээгээд явж байна. Энэ нь бол иргэдийнхээ санал санаачлагыг бол дэмжих зөвхөн одоо боломжийг нь хангах гэсэн ийм л зорилгоор бол сангийн яамнаас данс нээгээд ажиллаж байна. Тэгвэл тэрхүү хандивын аянд нэгдэж бууга зарласан гишүүдээс улсын хурлын гишүүн Дэлгэр сайхан л мөнгөө албан ёсоор дансанд нь шилжүүлжээ. Энэ дансанд түүнээс гадна Эргэн Батзаяа 9900 төгрөг, Эргэн Баян Жаргал 5000 төгрөг хандуулсан байна. Данс нэрчнээ төгрөг цугласан байна гэсэн ийм мэдээлэлүүд бол шууд гарч ирнэ. Энийг бол Монгол улсын иргэн хинч хэлсэн энийг бол ороод үзээд явахд бол боломжтой. Тэгэхээр бол сангийн яам бол энэнийг бол байнгын дэлгэрэнгүй мэдээллийг бол иргэдтэй танилцуулж явах үднээс ингээд энэ хүү хуулгыг бол ингэж гаргаж тавьж байгаамаа. Харин гишүүдийн амлаад байсан мөнгө уг дансанд орж ирсэнгүй.